Та өөрийгөө хүүхэд асрах ажил хийдэг гэж бодъё. Та асарч байгаа хүүхдийнхээ тухай мэдээллийг үргэлж тэмдэглэдэг. Өнгөрсөн сард та 6 хүүхэд харсан гэж бодъё. Тэгээд та бүртгэл дээрээ зургуулангийнх нь насыг нь бичсэн. Та тэмдэглэлээс сөхөж харахад нэг хүүхдийнх нь насан дээр нь цэнхэр бих асгарсан байв. Тэгээд та тэр хүүхдийн насыг мартсан тул мэдэх аргагүй боллоо. Эхлээд та хамгийн мэдээлэлээ алдсан тул маш их санаа зовсон. Харин дараа нь сар болгон шинээр харсан хүүхдийнхаа насыг бичээд өмнөх хүүхдүүдийн насуудтай харьцуулан дунджийг нь тэмдэглэдэг байснаа санджээ. Тийм болохоор танд одоо энд 4 гэсэн дундаж нас байна. 6 хүүхдийн насны дундч нь 4 байна. Энэ дундаж нас болон мөн 6 хүүхдийн 5-ынх нь насыг нь мэдэж байгаа тул та эндээс 6 дахь хүүхдийн насыг олж чадах уу? Бичлэгээ төр зогсоогоод олох гээд үзээрэй. За магадгүй та 6 дахь хүүхдийн насыг олсон бах. Юутайч энэ мэддэхгүй байгаа насаа асуултын тэмдэг болгон бичиж. Хэрвээ бүгдээрээ асуултын тэмдгийн цаана хэдэн нас байгаа вэ гэдгийг мэдэж байсан бол яаж дунджийг нь олох байсан талаар бодцгоё. Эхлээд бүгдээрээ наснуудынхаа нийлбэрийг олно. Тэгээ наснуудын нийлбэр. Энэ нийлбэрээ хүүхдийнхаа тоонд хуваана. Бидэнд байгаа хүүхдийн тоонд хуваана. Энд гарч байгаа тоон манай дундаж нас болно. Эсвэл өөр аргаар бодож үзвэл хэрвээ хоёр талыг нь хоёуланг нь хүүхдийн тоогоор үржүүлвэл хоёр талыг нь үржүүлье. Энэ нь энэтэй хураагдж байна. Ингээд бидэнд насны нийлбэр үлдэнэ. Энэ нийлбэр нь дунджийг үржих нь хүүхдийн тоотой тэнцүү болж байна. Дунджийг үржих нь хүүхдийн тоо. Дунджийг өгөгдлийн тоогоор буюу хүүхдийн тоогоор үржүүлж байна. Бид дундаж нас ба хүүхдийн тоог мэдэж байгаа. Энэхүү мэдээллийг ашиглаад бүгдээрээ асуултын тэмдгээ олж болно. Бид асуултын тэмдгийг олох ёстой. За бодцгоё. Дахиад эхнээс нь эхлэе. Гэхдээ энэ удаа хүүхдийн тоог бичнэ. Ингэснээр бодоход илүү хялбар байх болно. Наснуудын нийлбэр нь 5 дээр нэмэх нь 2, нэмэх нь асуултын тэмдэг, нэмэх нь 2, нэмэх нь 4, нэмэх нь 8. Эдгээрийг бүгдээрээ хүүхдийн тоондоо хуваана. Бидэнд 6 хүүхэд байна. 1, 2, 3, 4, 5, 6. 6 хүүхдийн нас. Одоо энэ нь дундажтайгаа тэнцүү байх ёстой. Энэ нь дундажтайгаа тэнцүү юм. Дундаж нь энд 4 гэж байна. За харцгаагаараа дунджийг ийм аргаар олдог байх нэ. Тэгвэл яаж хэлбарчилж болох вэ гэдгийг харъя. За тэгээд 5 дээр нэмэх нь 2 7 болно. 7 өөрөнгөөр бичье. Өөрөнгөөр биччихлээ. 5 дээр нэмэх нь 2, 5 дээр нэмэх нь 2 нь 7. 2 дээр нь нэмэх нь 6 нь 8. 8 дээр нэмэх нь 6 нь 14. Ингээд 7 дээр 14 нэмбэл 21 болж байна. За тэгээд 21 дээр нэмэх нь асуултын тэмдгийг хуваах нь 6 нь 4-тэй тэнцүү гэсэн тэнцэтгэл үлдлээ. Одоо бүгдээрээ өмнө нь бичснээ дахин хийж болно. Хоёр талыг нь хоёуланг нь нийт хүүхдийн тоондоо үржүүлж болно. Өөрөөр хэлбэл тэнцүүгийн тэмдгийн хоёр талыг 6-гаар үржүүлээ. Хоёр талыг нь 6-гаар үржүүлээ. Энд 6, нөгөө талд нь бас 6. Хүртүрт байгаа 6 нь хуярт байгаа 6-тайгаа хураагдана. Ингээд сүлд нь үлдсэн зүйл бол зүүн талд нь 21 дээр нэмэх нь асуултын тэмдэг болж байна. Энэ бүх ногооноор бичсэн тоонууд хэлбэрчлагдаад 5 дээр нэмэх нь 2, нэмэх нь 2, нэмэх нь 4, нэмэх нь 8 нь 21 болж байна. Бидэнд асуултын тэмдэг мэдэгдэхгүй хിവэрэ байгаа. Тийм болохоор 21 дээр нэмэх нь асуултын тэмдэг. Энийг ногооноор бичье. За 21 дээр нэмэх нь асуултын тэмдэг. Бидний олох гэж байгаа зүйл бол асуултын тэмдэг байгаа. 21 дээр нэмэх нь мэдэгдэхгүй тоо маань 4-ийг үржих нь 6-тай тэнцүү юм. 4-ийг 6-гаар үржүүлвэл 24 болно. Тэгвэл асуултын тэмдэг нь хэд олж таарж байна вэ? 21 дээр хэдийг нэмбэл 24 болох вэ? Мэдээж 3 шүү дээ. Мэдээж хэрэг 3. Асуултын тэмдэг нь 24-өөс
хасгаа нь 21 буюу 3 болж таарж байна. Тэгэхээр би энэ биччихье. Асуултын тэмдэг нь 3 болж байна. Тэгэхээр бидэнд байгаа мэдээлэл болох хүүхдүүдийн тоо болон насны дундаж дээр үндэслэн дууссан бэхний доор байгаа насыг бид олж чадлаа.